За, шинжлэх ухаан танин мэдхийн одон мөндөд сувгийн цус 50 дарангуйлагч нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. За, энэхүү нэвтрүүлгийг манай хөтлөгч Онон бид өхөн бэлтгэн өргөдөг. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За, нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар эрүүл амьдралын сонголт ухаалаг худалдан авалт үрээтэй H point-ийн маань хамт олон. За, мөн дээрэс нь амин дэмээр баялаг өвөл урайндор одоо бас бүтээгдэхүүн үүсгэж танилцуулж байгаа. Бикутан хүүхдийн витамин хамтран ажиллаж байна. За, өнөөдрийн сэдв. За, өнөөдрийн сэдв бол цусаар арилжсан алмаз гэдэг Чарлз Тейлор гэдэг үний талаар байгаа. Чарлз Тейлор цусаар арилжсан алмаз. Тийм, Либер улсын тухай. За. За, тэгээ манай үзэгчд маань бас бодож иж магадгүй яагаад Тейл өмссөн байна гэвэл өнөөдөр чинь улс сонгосон баярын өдөр учраас Тейл өмссөн байгаа. Энэ чинь бас түүхтэй маш хамааралтай байдаг. Улс сонгосон баярын өдөр чинь Монгол улс бүгд найрамдах улс болсон өдөр гэдэг байгаа. Тэгээ би ийм тохироо хийгээгүй гэдэг өмнөх өдөр нь бичиж байгаа болохоор би ингэж сууж байгаа шүү. Яс өөрөө өмсөг өрөөд ирлээ. Чи надад хэлэхгүй дээ. Харин хэлэхээс. За, Либер улс. За, Либер улсын талаар манай үзэгчд бас нэг сайн мэдгүй байж магадгүй бах. Африкт байдаг нэг жижиг улс байдیں۔ Тэгээд Бүг найрамдах Либер улс нь бол Африкийн баруун ирэг дээр оршдог. Кот д'Ивуар, Гвиней, Сьерра Леон гэсэн гурван улстай хэлэлдэг. Нийслэл нь бол Монровия. Хүн ам бол 5.5 сая хүн амтай. Тэгээ албан ёсны хэл нь бол англи байгаа. Байгалийн баялаг гэвэл төмөр, резин, мод, алт тэгээ очир алмаз гэсэн баялагууд өгдөө. За, энэ улс яагаад албан ёсны англи хэлтэй вэ гэх юм бол маш өвөрмөц сонирхолтой төвхтэй. 19-р зуунаас эхлээд Америк боолчлол буруулах тэгээд арьс өнгөний зөрчлийг багасгах үүднээс хар арьснуудыг Африкт нь буцаа суурьшуулах зорилготой Америкийн колоничлын нийгэмлэг гэж байгуулагдчихсан. За, энэ байгууллагын үйл ажиллагааны хүрээнд маш олон хар арьснуудыг Африкт авчирч суурьшуулж байгаа одоогийн Либер улсад байрлуулсан байгаа гэдэг юм. За, тэгэхээр одоо нэг янз хэлэх юм бол нэг 200 жил гаруй Африкаас Америкт амьдарч ягаад тэгээд үе даваад Америкт боол байсан хүмүүс Либерт очиж улс байгуулсан гэсэн үг байхгүй юу? Тийм. Тэгээд 1840 онд энэ Либер улс байгуулагдсан Африкийн хамгийн анхны бүгд найрамдах улс болж байгаа. За, тэгээд 1847 он гэвэл маш сонирхолтой он. Яагаад гэвэл энэ чинь Америкийн иргэний дайнаас өмнөх цаг үе байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо энэ үед чинь боолууд бол эрх чөлөөгөө бол аваагүй байсан үе. Гэхдээ энэ тал дээр одоо Америкийн бүх хүмүүс санаа нийлж байгаа. Яагаад гэвэл за боолуудыг үзий яддаг хүмүүс нь за энэ боолтой Америкаас гаргах чи гэж бодож байна. Эсвэл одоо боолуудыг дэмждэг эрхчлөөг нь дэмжиж байгаа хүмүүс нь за бас ингэ өөрийнх нь эрхчлөөг нь өгөө гэд энэ бас байгуулагдсан байдیں۔ За, тэгээд сүүлийн түүхээс гэвэл 1980 оны цэргийн эргэлтээр Самуэл Доу гэж хүн Америк либерчүүдийн засгийг төлхөн унгааж тэдний 100 гаруй жилийн ноёрхолд цэг тавьсан байгаа. Тэгээд үүнээс хойш 2 том иргэний дайн болж 250 мянган хүн сүйдсэн байдаг. Улс төрийн систем нь бол Америкийн нэгдсэн улсын системтэй яг адилхан. Ерөнхийлөгч нь насар өндөр эрх мэдэлтэй. Тэгээд 6 жилийн бүрэн эрхийн хугацаатай байдаг. Сүүлийн жилүүдэд бол сонгуул маш харьцангуй шударга явагдаж байгаа гэж аналистууд үздэг. Тэгээд хүн амын 50% нь ядуурлын шугамаас доор амьдарч байгаа. Тэгээд залуучууд нь ажилгүй, тэгээд зам харилцаа дэд бүтцийн хөгжил өртөөсөө бараг байхгүй байгаа гэдэг. Тэгээд сүүлийн хэдэн жилүүд Эбола, ковид гэдэг зэрэг өвчин асар их гарц хохирол авчирсан байгаа гэдэг. Тэгээд ийм улсад гарч ирсэн дарангуулагч Чарлз Тейлор гэдэг хүний талаар өнөөдөр ярих болно. Сонирхолтой юм тий. Африк твт байгаа. За, Африк ТV-ийн одоо зүүн доод одоо булан гэх юм уу тэр доодын булан шүү дээ тий. Тэр хавцаа байгаа. Тэгээд англи хэлтэй. Тэгээд боолуудыг тусад нь гаргаад улс байгуулж өгсөн. За, ийм орн. За, тэгэхээр англи хэлтэй гэдэг нь одоо ойлгомжтой болчиход байна тий. Тэгтээ тэрэнгүү одоо энэ боолууд байгаа энэ газар бас дахиад дарангуулагч гарч ирж байгаа юм уу тий. Дарангуулагч гарч ирж байгаа. Одоо нэг янзын энэ Африкт байдаг цөнх их баригчнэр нь дандаа нэг янз дарангуулагч байдаг гэсэн байгаа байхгүй юу? Африкийн колони байсан улсууд чинь дандаа л нөгөө цагаан арьсууд нь үлдээл цөнх дарлал үүсгдэг байсан бол Либерт харин нөгөө хар арьстай Америк либерчүүд нь цөнх болоод тэгээ бас ялангаагүй хар арьснуудаа дарангуулж эхэлж байсан байгаа дээ. Тэгээд тэд нэг намын засгаар 100 гаруй жил төр барьж исэн. Тэгээд нэг намын дарангуулалтаа тэгш бус нийгэм 100 гаруй жил тогтсны эцэст их сургуулийн боловсролтой Чарлз Тейлор гэдэг хүн тэгээд залуус ихэднүүд өөрчлөлтийг шаардаж тэнцэж эхэлж байгаа. За, тэгээд ингээд залуучууд өөрчлөлт шаардаж эхэлж байгаа үед бол ямар ч улсын хувьд ингээ нэг эмзэг цаг үе байгаад байгаа байхгүй юу? Яагаад гэвэл
энэ өөрчлөлтийг хүсэж байгааг далимдуулаад ямар нэг цэргийн эрх мэдэлтэн гарч ирээд шууд хувьсгалын жолоог булаах эрсдэлтэй байгаа гэдэг. Ийм үйлдэлүүд бол одоо Африкийн улсуудад маш олноор болж исэн те цэргүүд гарч ирээл цэргийн эрэлт хийгээл улсыг булааж авч исэн. Энэ ямар ч ялгаагүй либер улсууд тохиолдлоо. Тэгэхээр ард түмэн нь өөрөө хүсдэг юм те. Тэр нэг гал асдаг юм те. Тэрэн дээр нь эргүүлдэг юм те. Тэрэн дээр нь одоо цэргийн эрх мэдэлтэн гарч ирээд шууд цэргүүдээ буутаага зэвсэгтэйгээ цэргийн эрэлт хийчихэж байгаа байхгүй юу. За тэгээд 1980 онд 28 настай Самуэль Доу одоо баг бичиг үсэггүй нэг мастер төргүүч солтой хүн цэргийн эрэлт хийж төрийн эрхийг өөртөө авсан. Тэрний цэргүүд ерөнхийлөгч Уильям Толбертыг амийг хөнөөж улс төрийн өндөр албан тушаалтай 13 хүнийг шууд бодож хөнөөсөн байдیں۔ За энэ үед бол өнөөдрийн гол дүр Чарльз Тейлор 32 настай Америкийн нэгдсэн улсад коллежид сурч байсан юм. Тэгээд Самуэль Доу өндөр албан тушаалыг санал болгоод Чарльз буцаж либерт очсон байдаг. За Чарльз Доугийн засаг бол явандаа шууд хөгжлийн дайсан болж хөрж исэн. Доу өөрийнхөө кран овгийг бусдаас дээгүүр тавьж үздэг нэг дож алхны үзэлтэй хүн байгаад байгаа байхгүй юу. Бусад угсаатныг маш хэрцгийгээр дарангуулдаг. Тэгээд авилгач диктатор болох нь маш хурдан танигдчихжээ. Доугийн засгийн хугацаанд либер улс нь бол шууд дээрэм тоноолын улс болчихж байгаа байхгүй юу. Өмнө бас Африкт болж исэн. Ямар ч ялгаагүй байдیں۔ Тэгээд хүний эрхийг маш ихээр зөрчиж исэн учраас Америкийн нэгдсэн улс холбоогоо тасалж исэн. За гадаадын дэмжлэг холбоо тасрахад одоо өөрчлөлт гарч ирэх маш боломжтой цаг үе байдیں۔ Тэгээд энэ Чарльз Тейлор гэдэг хүн шууд босгочдын удирдагч болж ирээд гарч ирж байгаа байхгүй юу. Гэтэл Доу хариуд нь маш шуурхай хөдөлж исэн. Чарльз Тейлорыг Америкт айлтж яхад нь шууд тэнцэн баривчлуулж исэн. Харин Тейлор удалгүй Массачусетсийн шоронгоос орж гарч исэн. За энэ Америкийн шоронгоос ийм амархан оргож гардаггүй гэдэг бас хүмүүс үзэгчид бодож байж магадгүй. Гэхдээ энд Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газрын нөлөө байдаг гэсэн сэрдэл байд юм билээ. Бас тийх гээд байгаа шүү тий. Чарльз Доугийн нөлөөг багасгах гад ч юм уу эсвэл тэнд дахиад өөрийн гэсэн хүн хэрэгтэй болох учраас тий. Засгийн газар оролцсон байж магадгүй юм тий. Энэ Чарльз Тейлор өөрөө юу гэж хэлдэг вэ гэх юм бол би бол шууд хаалга нээлттэй байсан. Шоронгоос алхаал гарцсан тэнцэн намайг машин хүлээжсэн. Намайг машин онгоцны бодлыг хүргэж өгсөн гэж ярьж байгаа байхгүй юу. Гэтэ албан ёсны мэдээлэл нь бол шоронгийнхоо төмөрийг хуглаад ч үгүй яалаа нэг цонхоор уяа уйж жагаад гарцсан нэг хүүхэлтэй шиг юм албан ёсны мэдээлэл нь байт юм билээ. За Тейлор шууд оргоод Гаддафигийн ливд очиж исэн. Африкийн лив улсад. Тэгээд тэнд мэргэжлийн цэргийн бэлтгэлд хамрагдаж эхэллээ. За тэгээд энэчнээс цэргийн бэлтгэлээ хийгээд 1989 оны 100 сарын орой Чарльз Тейлор зэвсэг тэмцлээ эхлүүлж байгаа. Либер улсын 1-р иргэний дан эхлэхэд Чарльз Тейлор Кот д'Ивуарын хилээр 100 цэргийн хамт давж орж ирж байгаа. 100 цэрэг шүү дээ, тийм маш цөөхөн хүмүүс байгаа. Одоо эргэлт хийх гэдэг шүү дээ. Эргэлт хийх гэдэг. Тэгтэл одоо энэ либерийн иргэд нь бодож байгаа байхгүй юу? За 100 цэрэгтэй энэ хэдэн мянган цэрэг эсрэг яаж үзэх вүтэй, тийм ингээл баг шоолж байгаа юм болж байгаа. Гэтэл энэ бол маш амжилттай болсон. Ердөөсөө шоолж болохгүй үйл болоод байгаа байхгүй юу? Яагаад гэвэл энэ нөгөө Доугийн засгийн газар чинь бусад овгуудыг нэг жоохон доогуур үздэг шөмжлөдөг байсан гэж ярьж байсан шүү дээ. Гэтэл тэр Гео манай огсаатнууд нь шууд Тейлорийн талд орж байгаа байхгүй юу? Тэгээ хэдхэн сарын дотор нөгөө 100 цэрэг чинь хэдэн мянга болж хувирж исэн. Тэгээд шууд хүчтэй тэмцэл өрнөж эхэлж байгаа. За тэгээд он цагийн баримжаагаар Монголд арчилсан хувьсгал болж ирсэн 1990 онд Их Оронч фронт Либерийн газар нутгийн 90%-ийг эзэлж илаа. Их Оронч фронт гэдэг нь одоо энэ Чарльз Тейлорын цэргүүдийг ярьж байгаа. Манад ингэж яхад тэнд бас тийм юм болж ирсэн юм тийм. Тэгэхээр 1990 он гэхэрч одоо бараг 35 жилийн өмнө л байгаа байхгүй юу. Саяхан болж ирсэн зүйл болоод байд юм. Тэгээ Монровиа хот бол ингээд өмнөх ерөнхийлөгчийн засагт байдаг. Бусд нь одоо энэ Их Оронч фронтод байгаад байгаа байхгүй юу. За тэгээд энэ үед Их Оронч фронтоос өөр нэг фракц тасан гарч ирж исэн. Принц Джонсон тэргүүтээ цэргүүд ерөнхийлөгч Доуг бариад яргалж алдж исэн. За энэ нэг аимшигын зүйл нь энэ Принц Джонсон гэдэг хүний ерөнхийлөгч яргалж алж байгаа бичлэг нь YouTube дээр байт юм бэлээ. Тэгээ тэр би бичлэгийг нь бол жоохон үзэж оролцсон. Тэгтээ бас жоохон эвгүй бичлэг авах юм дуусгаж чадаагүй. Гэхдээ энэ Принц Джонсон гэдэг хүн ингээд ширэн дээр суудсан. Пив ууцсан. Тэгээ хажууд нь ерөнхийлөгч нь ингээд газар ингээд чихэд асталцсан. Цус гочсон бичлэг байт юм бэлээ.
За Непалд гэдгийн ер нь хөвлбөр байна шүү дээ тий. 90 онд болж исэн болохоор сайхан байсан учраас шууд бичлэгээ бүр цацаад гадагшаага тараачсан юм билээ. Тэгэхээр одоо энэ иргэний дайнд ч одоо нэг янзын 3 тал гараад ирчихэж байгаа байхгүй юу. Тэгэд иргэний дайн бол 7 жил үргэлжсэний дараа либер улс бол ингээл байхгүй болсон байсан байгаа байхгүй юу. Тэ 150-аас 200 мянган хүн зөвхөн нэгдүгээр иргэний дайнд үргэлжсэн гэсэн тооцоо байдаг. Тэгэд сая гаруй либерчүүд орон гэргүй дөрвөгдсөн. Тэгээд олон улсаас маш их шахалт үзүүлж эхэлснээс болж 1995-аас 96 оны хооронд энхийн хилцээр явагдлаа. Тэгээд 1997 оны 7 дугаар сард анхны сонгуул болж исэн. Тэйлэр энэ сонгуульд маш сонирхолтой ураатай орж исэн. Тэр ураа нь юу байсан бэ гэвэл тэр миний ээжийг алсан, аавыг ч алсан. Гэхдээ би түнд саналаа өгнө гэсэн ураатай орж байгаа байхгүй юу. Энэ нэг янзын одоо сөрдүүлэг маягийн ураатай орж байгаа байхгүй юу. Ягаад гэвэл за энэ бол миний ихлүүлсэн дээ. Энийг би өөрөө дуусгана. Тэгэхгүй бол танаа ээж чи алдсан, аав чи алдсан. Хүүхдэд чинь ах их чинь би бас алан шүү гэж баг сүрдүүлж байгаа юм шиг. Тэгэд энэ сонгуулийн үр дүнд одоо хүмүүс нь сүрдүүлэгт орсон уу эсвэл одоо нэг их тайвныг хүснэ үү гэд 75% саналаар гарч ирж илаа. Магадгүй ч нэг за ээж чинь ингээд өнгөрсөн, аав чинь ингээд өнгөрсөн гэж байгаа нь энэ хүмүүс бас хий хоосон зүйлийн талаар өнгөрөөгүй шүү те. Энэ өнгөрсөн энэ зүйлийг нь үн цэнтэй болгоцгоё гэдэг чинь бас тиймэрхүү байдлаар хүмүүс нөлөөлчих болох юм. Харин тийм бас байж магадгүй. Нөгөө талаас одоо би чиний дайсан байсан. Гэхдээ одоо би чиний талд байгаа шиг гэсэн байж магадгүй баг. Тийм. За нэгдүгээр иргэний дайны талаар нэг жоохон нэмж ярих юм бол иргэний дайнд маш хэцүү цаг үе байсан байгаа байхгүй юу. Тэгээд энэ дайны гол хядлагыг Дөөгийн засгийн газар үйлдсэн байдیں۔ Тэгээд нэг удаагийн нэг аимшигын тохиолдлоор Монрови хотын хутагт Пётрийн лютеран сүмд олон зуун хүмүүс хорогдож байхад Дөөгийн цэргүүд орж ирээд шууд юм асуухгүй буухар шүршиж эхэлчихсэн. Тэр дундаас нэг амьд үлдсэн хүн юу гэж хэлсэн бэ гэвэл буун дуу гарсан даруйд би шалан дээр унсан. Миний эргэн тойронд хүмүүс буудлан унаж сүүлдээ миний дээрээс унаж дарсан. Тэр олон үхэл донд хөвцөр би амьд үлдсэн. Энэ хэдхэн секундын үргэлжлсэн нэг хядлагаар 600 энгийн иргэн шууд амьнасаа алдсан байдаг. Тэгээ энэ бол одоо нэг амар онцлог байх үйл явдал биш. Энэ либер улсад болж исэн маш олон хядлагын ердөө нэг нь байгаа гэдэг. Тэгээд либерт хамгийн амар зүйл нэг бол одоо хүүхдүүд цэргүүд болж исэн. Тэгээд энэ баг Африкийн түүхэндээ хамгийн анхны хүүхдүүдийг цэрэг болгож исэн дайн гэж ярьд юм байлээ. 8, 9 настай хүүгүүд тэгээ бүр охтууд ч энэ дайнд орж исэн. Бүгдээрээ хар тамхи татцсан, мансурцсан хүүхдүүд байгаа байхгүй юу? Либерт бол анхны удаа ингэж исэн. Тэгээд энэс жишээ аваад маш олон Африкийн улсууд хүүхдүүдийг дайндаа оруулж эхэлсэн байдаг. Тэгээд Тейлерийн нүцгэн батальон гэж байсан байгаа тоххой юу. Энэ ямар батальон байсан бэ гэвэл энэ хүүхдүүд ямар ч хувцас өмсөөгүй. Тэгээд бошинз химэл ус үзүүлсэн хүүхдүүд байгаа тоххой юу. Бошинз. Тийм бошинз. Яагаад вэ гэвэл эмэгтэй хүн дайнд өгтгүй гэсэн мухар сүсгээр мухарч исэн. Тийм учраас одоо эмэгтэй хүн шиг хувцалчингууд эмэгтэй хүн суманд онцдаггүй гэж суманд зөрөөд явчихдаг гэсэн юмд итгэдэг байсан байна. Эсвэл эсрэг тал нь эмэгтэй хүн рүү гал нээж чадахгүй, хүүхд рүү гал нээж чадахгүй. Тий. Тийм тохиолдол болж исэн хүмүүс ч одоо ингээл хүүхдүүд нь хамгийн урд нь байгаа шүү дээ. Тэгэл буудыг гэхээр одоо хүүхдүүд байна те. Эмэгтэй хүмүүс байна. Тэгэхээр чадахгүй байсан тохиолдол байдаг байхгүй юу? Тэгэд энээс болж одоо Африкийн түүхэнд хамгийн ёс суртахуунгүй, хамгийн аимшигт алга хядлагыг хийжсэн хүмүүс бол энэ хүүхдүүд байт юм байлээ. Тэгээ нэг удаагийн шүүх хурлаар гар хөл тасдах дутуу алж өгөхлүүд орхих зэрэг хамгийн дорд дайны гэмт хэргийг хүүхдүүд үлдэж байсан гэж нэг хүн хэлжсэн. Тэгээд либери иргэний дайны бас нэг хүнд ноцтой үзэгдэл нэг гэвэл одоо ёс суртахууны дороотлоо гэж байгаа байхгүй юу? Нийгэм ёс суртахуун хим хэмжээ бүр үгүй болж исэн. Тэгээд энэ цэргүүд нь зарим нь юу гэж итгэдэг байсан, баг ихэнх нь ч юу гэж итгэдэг байсан бэ гэвэл дайсныхаа хүчийг авахын тулд цээжийг нь ярж зүрхийг нь сугалж гаргаад иддэг. Тэгээд энэ дэр нэмээд одоо ээж хүү аав охин хоёрт буудалгаж байгаад харьцаанд оруулах зэрэг аимшигт үйл явдлууд хоёр тал хоёлаа үлдчихсэн байт. Тэгээ одоо наадхантай ч ойролцох юм бол чон шүү дээ тий. Чоныг одоо авлаад
авлан гэдэг маань уул нь бол би өөрт нь хэлж илсэн л да ан хийн гэдэг чинь те тэр амьтантай байгалийн шалгарлаараа хэн нь үлдэх вэ гэж бүр яг мөрийг нь дагаж явж ингэж 47 хоногор ч юм олон хоногор ингэж хийж тэр ан яг байгалийн шалгарлаар дийлдэг тэгжиж тэр чоныг авалдаг байхгүй юу. Гэтэл одоо болохоор яадаг вэ гэхээр нөгөө машин тэргийг хөөж жагаад тэгээд шүшдэг буунуудаа цонхороо гарч хитэн талаас нь шүшээд унгаан гутлаа нөгөөдгөө үлгэж жагаад зүрхийг нь гаргаж идэх чонны. Энийг идэх юм бол зөрөгтэй болдог гэдэг. Тэ. Гэх мэтчлэн яг нэг иймэрхүү хэлбэр нь наа чи бас яваад байгаа сте. Тий. Дайсныхаа цэжиг яраа зүрхийг гаргаж идэх юм бол тэ зөрөг зүрхтэй болно. Чи дийлснээ илүү баталж байгаа маа. А нөгөө талдаа тэгвэл амьд тэр амьтныг те чинь байгалийн тогтолцоон дотор гинжин холбоон дотор байх ёстой амьт нь болоод тэнд байгаа штэ. Чон байж ийж тэр бууг сүрэг мөрг гэдэг юм уу тэдний чинь тоодлого хэмжээнд байгаа. Тэр буугны чинь тоодлого багасчих юм бол өв сургамлынхын тоо өөр болно. Өв сургамл өөр болох юм бол тэр нөгөө ургац нь өөр болоод тийм үү усны хэмжээ өөр болно гэд. Яг энэ гинжин тогтолцоон дотор байгаа юмыг л хүн өөрөө ороод тасдчихлаар тэнд доголдол үүсч эхэлдэг штэ те. Яг тэрнтэй адилхан зүгээр иймэрхүү нэг юм зан үйлийн юм гэдэг чинь зүгээр цаагаараа юм тарих угаалт гэдэг юм уу тиймэрхүү юм байдгийн шүү. Тэгэж чонын тоог багасгуулах гад чонын арьс авнаа гэж хийж магадгүй шүү дээ тий. Манай монголчууд 90-ад онд өчнөөн чоноо өчнөөн одоо өнөг буга тарууга бүгднийг хядаал арьсыг уршаа гаргасан шүү дээ. Ер нь бол нэг иймэрхүү л юм явдаг цаан чинь бол. Тийм тэр чинь тэгээд одоо хүнийг ингэж чон шиг байж гэнэ гэдэг чинь тий. Хүнээс долонд ороод байгаа байхгүй. Тийм одоо нэг иймэрхүү угаалгыг тейлер ард түмэн дээрээ хийгээд тэгээ явуулаад байгаа ч тийм. Гэтэ та зорилго нь болохоор хядуулах гээд байгаа. Тэгээ нөгөө хэд өгж байгаа итгэх зүйл нь болохоор тийм. Чи бол иймэрхүү юмд итгэнгээ тавьчихж байгаа байна. Тийм. Одоо би нэг хүнийг алаад цусын нуунд гэдэг чинь би бас чон шиг болж байна л гэсэн үг шүү дээ. Одоо тэгээд наа чин дайсныгаа ялцсан баатар болж байна л гэсэн үг. Тэрэндээ тэгэл одоо баярлал явах юм байна л да. За нэг энэ аимшигын юмны дараа хоёлаа спонсор ярих уу. За би одоо тэгвэл бас ер нь жоохон хатуухан нэг юм хэлнэ. Өнгөрсөн 7 хоногийн хагас өдөр чи үдсэн болов яасан болов хоёлоо фейсээр найз штэ тий. Тэгэн гутал би нөгөө өөрийнхөө сошиал аккаунт дээр цагдаагийн ерхий газрын өвчин сэргийлэх алба цагдаагийн ерхий газрын хэвлэл мэдээллийн төвтэй хамтраад 365 хоног хайрлын анхаарай гэж ийм аян явж байгаа байлаа. Тэгээд энэ аянтай хамтраад бид нэг туршилт хийсэн. Тэгээ манай өвчин сэргийлэх албаны энэ видео мэд хийдэг залуучууд нь бүгд хамтдаа яваад тэгээд би явахгүй. Ер нь яах зорилготой юм гэхлээр ер нь нөгөө үр хүүхдүүдтэй бид нар анхаарал хандуулаагүй ус болоод те тэгээд нөгөө нэг юм зам талбаагаар машин дээрээс гарч ахт нь үрдэлтэй хүй хай гих хөнгөө бүгдээ нэг юм амин хуваа хичээсэн юм шиг ингээ хаалхан тодорхойл гэрээ гэж боддог. Орцонд юу болж байгааг нь хамаа байхгүй. Байрны гадаа хүүхдүүд яа тоглож байгааг нь хамаа байхгүй. Байрны гадаа хиний хүүхдийг шоглож байгаа нь ч хамаа байхгүй. Ингээд нэг ийм нэг нэгэндээ анхаарал хандуулгаа болцсон ийм нэг юм мэдрэгдээд тэгээд бидүүлээ хамтдаа гэр орон гэдэг энэ их орныхоо эзэн юм бол байрныхаа гадна байгаа тэр ахмадуудын алгаж байгаа халтаж унахад байгаа тэр зам мөс талбай тэр хүүхдүүдийн тоглож байгаад битчих боломжтой. Бид нар чинь нэг аягүй олон муухай тохиолдол мэдэн шүү дээ. Хөл өмгийн ийм хаалга шүү дээ. Тэрний төмөр салж унаад хүүхэд зөхөд алдчихсан шүү дээ. Ийм л эргэн тойронд анхаарал хандуулж чадхаа болцсон байхгүй Монгол хүн уулна. Тэгээд нөгөө нэг тоглоомын талбай дээр ийм ил цахилгааны одоо нөгөө нэг гимтсэн кабел байсан болохоор хүүхдөөс өнгөрсөн шүү дээ. Гэх мэтчлэн ийм эргэн тойронд анхаарал хандуулж чадах тийм эрчүүд дутагдсанаас болж одоо энэ сүүлийн 5 жилийн хугацаанд 11 мянган хүүхэд бэртэж гимтэж амнасаараа хохирсон байгаа байхгүй. 5 жилийн хугацаанд 11 мянган хүүхэд. Нэг анги 40 хүүхэдтэй. Тэгвэл 11 мянган хүүхэд гэвэл хичнээн сургуулийн хүүхдүүдийг бид нар барсан байна. Хариуцлагагүй байдлаасаа болж. Тэгээд үүнийг мэдрүүлэх гэж ер нь бол хамтдаа туршилт хийж үзье гэж нэг жижигхэн зүйл хийж үзсэн. Тэгээд тэрэн дээр би бас нөгөө хэрвээ ингэж хүүхдүүд гараад ирэх юм бол тэр хүүхдүүдийг эхлээд нэг юм ханаа төрөгчмөр байгаа уулна. Тэр нь гэхдээ юм хүнд хэлбэрийн ханаад биш шүү. Зүгээр ингээ гадаа тоглож байгаад нэг жоохон хүүтэн салхимал хамсгалаад ч юм уу те нэг юм ханаагаад. Энэ өөрөө хүүхэд тэрийг эсэргүүцээд бие нь халуураад ч юм уу дархлаанд тогтох хэрэгтэй. Дахиад ханаад ороод ирэх тохиолдолд тэр дархлаа нь уулан тэр ханаадаас нь хамгаалах юм. Тэрийг мэдхгүй хэдүүлээ нөгөө урьдчилан сэргийлэх гэдэг юм аа мэдхгүй те. Дархлаагаа дэмжих гэдэг юм мэдхгүй байсан учраас би нөгөө одоо энэ хамтарч ажилладаг H point гэх газар байна л да. Эднийдээ хандаад би нэг ийм тушаал хийх гэдэг юм аа. Цаад санаа нь бол одоо ингээ эцэг эхчүүд хүүхдүүдэд анхаараач гэсэн санаа. Наадталтаа тэр хүүхдүүдэд гарч ирээд надтай 10 минут 20 минут байгаад даарчих юм бол ядаж би дархлааны юм нэмэд өгөх гэсэн юм а. Та хэд маань боломж байна гэсэн чинь. Юу хийж байгаа юм бэ болно шүү дээ. Та хэдэн хүүхдэд авах гэж байгаа яах гэж. За би доор хаяж их бадрангуу бич.
За 50 хүүхэд гарч ирвэл яах вэ? Гэтэ хүүхэд яах вэ? Ээж аав нь ч гэсэндээ дархлаагаа дэмжүүл болно шүү дээ. Та надад 50 билүү өгч чадах гэсэн чинь өө тгийгээ надад өгсөн байхгүй. Ингээд би тэр age point-ийн хамт олноос 50 ширхгийг одоо ийм хүүхдийн дархлааны багц хамтдагсан ийм бүтээгдэхүүн аваад за тэгээд тэр туршилтыг хийсэ. За тэгэхэд тэрэн дээр ганцхан ах хүүхдэд агуулга гарч ирсэн. Тэгээ би тэр ахад та хэдэн хүүхдээ гэсэн 3 хүүхдээ гэсэн 3 хүүхдэд нь тэгээ та их нэртээ өгөөрөө өөртөө өгөөрөө гэртд нь хүн байдаг бол ингээд өгөөрөө гэд хангалттай дархлааны багцыг өгөөд тэгсэн чинь нэг эмээ гарч ирсэн байхгүй. Гэтэ бичлэгэн дээр нь орж амжаагүй лээ. Манай нэг эдит хийсэн залуучууд тэр үед нь микрофоныг насаагүй байсан гэлөө. Тэгээ олж чадаагүй юм лээ. Тэр эмээ болохоор гарч ирээд юу гэсэн гэхээр намайг баг залуу байхад яг л ийм байсан. Би ингээд та нэг дуграад та нэг зүгээр ингээд цас малтаа төмөд дуграад эхлэх чинь би бүр байд сууж чадахгүй байлаа гэдэг. Ахмад. Тэгээд би өөрөө гарна гэ. Тэгээд хүүхдүүд нь гараагүй гэж байгаа. Би өөрөө гарна. Хүүхдүүд нь гараагүй тийм. Тэгээ өөрөө гарч ирээд бидэртэй хамтдаа цас мас цэвэрлэлсэн байхгүй. Тэгээ би тэр Ахмадтай за ингээд та хүүхдүүдтэй болон энэ хүмүүстэй ингээд дархлааны юунд нь өгөөрэй гэдэг age point-ийн хамт олны надад зориулж өгсөн тэр зүйлийг нь тэр хүмүүстэй гардуулаад өгсөн юм. Ийм л цаагаараа үнэт зүйлтэй газартаа би хамтарч ажиллахдаа ийм бардан байдаг. Тэрнээс биш би энд ингээд согтууруулгундаач гэдэг юм уу те эсвэл ийм хүмүүс ингээд сурчилж болно л доо. Энд нөгөө нэг угаасаа л хөл өмгийн бид нар дэлхийд даяар хэдэн жил үзэж байгаа байлээ пив сурчилсаар байдаг ялгаа байхгүй тийм. Гэхдээ нөгөө талдаа цаана үнэт зүйл гэж байна. Тэр хамт олонны үнэт зүйл гэж байна. Тэгээд миний үнэт зүйл болон энэ хамт олонны үнэт зүйл нийлсэн учраас бид нар ингэж хамтарсан юм аа. За тэгэхээр H point-ийн хамт олон маань бол эрүүл амьдралын сонголт ухаалаг худалдан авалт гэдэг үгтэй. H point цэг эмэн гэдэг сайт байгаа. За дээрэс нь H point H буюу нөгөө нэг энэ H үсэг шүү. H point loyalty гэдэг аппликейшн байгаа. За энэ сайтаар нь болон аппликейшнээр нь та худалдан авалт хийдэг. Худалдан авалт хийх болгондоо оноо цуглуулад зарцуулсан тэр одоо худалдан авсан түүнээс цуглуулсан оноогоороо өөр юм олон урамшуул хөнгөлөлтөнд оролцох боломжтой байдаг. За юуны тухай гэхээр эрүүл амьдралын сонголт ухаалаг худалдан авалт. 11,000 гаруй нэг төрлийн витамин. Одоо витамин чинь урьдчилан сэргийлэх чинь хамгийн том зүйл нь байгаа шүү дээ. 11,000 гаруй нэг төрлийн витамин, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, за мөн дээрээс нь гоо сайхан, эм, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн бүх барааг нэг дороос онлайнаар захин авах боломжтой. Захиалан авах боломжтой. За цахимаар бас нөгөө нэг эмчийн бичигсэн жорын ингээ бичиг байдаг шүү дээ, тий. Жорын бичгээ онлайнаар илгээгээд худалдан авалт бас хийх боломжтой. Яг жото бүтээгдэхүүн дээр бол. За тэгээ худалдан авалт бүрэн бэлэгтэй, дээрэс нь үнгүй хүргээд өгдөг, урамшуулал хөнгөлөлт авах боломжтой. За ийм хамт олон маань бид бүхэндээ ажиллаж байгаамаа. Тэгэхээр би H point-ийг имэн гэдэг энэ хамт олонныхоо хийж байгаа ажлыг та бүхэндээ хүргэхэд үргэлж таатай байх болноо. За захиалга өгөх дугаар нь 72 22 34 34 77 22 34 34 гэсэн утас байгаа. За тэгээ мэдээж сошиал хаягуудын та бүхэн маань H point цэг имэн гэдэг бичээд орох юм бол тий веб баяр руу орчих боломжтой байна. За баярлалаа та бүхэндээ. Баярлалаа. За одоо Чарлз Тейлорын засаг ямар засаг байсан бэ гэвэл шууд ерөнхийлөгч болоод доогийн үед байсан бүх цэрэг албан тушаалтнуудыг хилмигдүүлээд төр засагт шууд өөрсдийнхөө нөгөө их оранж фронтын хүмүүсээр дүүргэж исэн. Нэг янзын нэг хүүхэд байсан олон хүнийг алж авсан хүүхэд чинь одоо нэг 7 жилийн дараа төрийн алба хашиж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд Чарлз Тейлор нэг шинэ хүчний байгуулсан тэр нь терроризмын эсрэг нэгж гэдэг нэртэй бол яг үнэндээ Чарлзын өөрийнх нь өхлийн салаа байжсан байгаа байхгүй юу. Тэгээд одоо өөрийнх нь эсрэг ямар нэг хүн үг дуугар нь шууд тэр өхлийн салаагаа явуулаад алчдаг. Тэгээд 1997 оны сүүлээр сөрөг хүчний томоохон төлөөлөгч Самуэль Доки гэдэг хүн гарч ирж яхад шууд өөрийг нь гэр бүлтэй хамт хөнөж цэрэл болгочихсон. Тэгээд Тейлорын засаг бол үндсэндээ гео мана угсаатнууд нөгөө кран угсаатны эсрэг өшөөгөө авч исэн болоод байгаа байхгүй юу? Одоо би нэг өмнөх нэвтрүүлгээр хэлжсэн шүү дээ. Ингээд нөгөө дайны цаг үед байгаа удирдагч, инх тайвны цаг үед байгаа удирдагч хоёр өөр хүн байх хэрэгтэй гэдэг. Яг энэ байгаа байхгүй юу? Дайнд энэ краны эсрэг байлтж исэн хүмүүс ч гарч ирээд буцаал өшөөгөө аваад эхэлж байгаа. Өмнө нь яаж энэ краных нь геоманаг дарангуулж исэн бэлээ. Ямар ч ялгаагүй эсрэгээрээ болчихж байгаа. Тэгээд шууд угсаатны хагарлыг нэгтгэх биш, улам дэвргэх маягаар засаг барьж ин л да. Наач яг нөгөө нэг энэ жалга даваараа хуваагддаг чинь ийм байхгүй, ийм аюултай байхгүй юу. Бид нэг Монгол гэж дуурч чадахгүй бол яг л ийм байдал гэсэн үг. Одоо тэгээд тэр аймагаас нэг ерөнхийлөгчтэй боллоо. Тэр аймагаас ерөнхий сайттай болсон гэд тэгдэг штэ. Тэр өстой буруу байхгүй.
Харин тий одоо миний хувьд бол за яг хаа бүх хэд нар чинь гарч ирэхэд тий тэр чинь бол нэг гоё хөгжөөнд одоо тэмцээн болж байна. Тэгтэл гадагшаа гарахтаа бидний чинь нэг Монгол улс гэж явах хэрэгтэй шүү дээ тий. За тэгээд өмнө цуг өрсөлдөж тэмцэж байсан партизанууд нь шууд авилга төрийн албан тушаал эсвэл тендер өгөөд шууд өөрийнхөө талдаа оролцсон. Тэнгүүд өөдөөс нь бас эсрэг дугарч чадах хүчтэй эрх мэдэлтэй хүмүүс нь байхгүй болчихж байгаа байхгүй юу. Ямууд нь бүгдээрээ чадваргүй хүмүүсээр дүүрж гин. Тэгээд ёроолгүй хоолны сав болоод хуурчиж байгаа байхгүй. За Либер улс бол байгалийн баялаг ихтэй гэж өмнө хэлжсэн. Түүний дотор очир алмаз бол маш их баялаг байдэ. Тэгээд Тейлер шууд ард ирэг дээрээ алмазаа хулна. Алмазаараа армаа санхүүжүүлнэ. Тэгээд энэ ард иргэдээ шууд хариуд нь алж хятдаг байсан байгаа даа. Тийм учраас бид нар нэвтрүүлгээ цусаар арилдсан алмаз гэж нэрлэж байгаа байхгүй юу. За тэгээд өөр байгалийн баялаг гэх юм бол мод байдаг байсан. Тэгээд 1991 оны байдлаар Либер улс Францын 3 дахь хамгийн том модны ханган нийлэгч болж байгаа. Ойн хөгжлийн захиргаа гэдэг төрийн байгууллага байгуулад тэрүүгээрээ дамжуулан мод бэлтгэл Европ, Аз компаниуд руу гаргадаг болж байгаа. Тэгээд модноос гадна резин маш их гаргадаг байсан. Одоо бараг 100 жилийн түүхтэй Америк нэгдсэн улсын Firestone Tire and Rubber Co гэж нэг компани байдаг. Энэ компани бол Тейлертэй маш ойрхон ажилладаг байсан. Одоо ерөнхийлөгч болохоос нь ч өмнө цуг ойрхон ажилладаг байсан. Тейлер ийшээ резиныг гаргана, оронд нь энэ босгочдыг санхүүжилдэг байсан компани байдیں۔ Тэгээд энэ дайныг санхүүжилснээр бол нэг хэрэгт орж исэн. За хөрс зэрэгэлдээ Сириалийн улсад цэргийн дарангуул тогтчихсан байгаа байхгүй юу. Тэгээд тэнцээ алмаз олборлуулна. Тэр алмазаа Либер рүү гаргаж байгаа. Харин хариуд нь Чарльз Тейлер зэвсэг өгдөг байсан. Сириалийн хувьсгал нэгдсэн фронтод зэвсэг нийлүүлж тэд нар алмазаа гаргана, алмазанд нь зэвсэг өгнө. Ийм нэг харилцаатай болсон байгаа дээ. Тэгэл Леонардо Ди Каприогийн тоглосон цуст алмаз яг надад би санаад байна. Нөгөө нэг өнгөд аристын залуу болохоор хүүгээ авах гэдэг. Нөгөө нэг шар аристын болохоор даймонд авах гэдэг шүү дээ. Алмаз авах гэдэг шүү дээ. Яг тэр биш шүү дээ. Тий, яг хүүн ингээд бүр эсрэг талд орцсон, мансуурцсан аавроо буудалгаад идэг тий. Одоо тэр киног үзчихсэн бол энэ Либерид болж байгаа, энэ Сириал хямдалж байгаа бүх юмыг маш сайн ойлгох юм байлээ. Би бол энэ киног үзчихээ. За энэ чи ямар аимшигт юм болж исэн бэ? Цус алмаз гэдэг чи одоо ямар муухай зүйл вэ гэж амар ойлгож байгаа байхгүй юу? Тэгээд хүмүүс боломж гарвал энийг үзээд авах маш чухал кино шүү. 2 цагийн кино байдэ. Би энийг бүр гайхаж ирсэн шүү дээ. Уран сайхан гэхэд тэгсэн чинь тэр нөгөө нэг алмаз олборлуулдаг шүү дээ, тий. Тэгээ нөгөө нэг эргүүлээд хүүхдийг нь хулгаалаад тэгээ тэр айрамдаа илсүүлээд бүр тархийг нь угаагаад тэгээ нөгөө 50 хүн татуулаад ч юм уу, тий. Тэгээ нөгөө нэг төссөн эцэг нь хүүгээ авах гээд өчнөө юм болж жагаад нөгөө нэг террорист хийгээд байгаа нөхдүүд төр чи ирээд хүүхдээ авах гэсэн чи хүү нуудаасан буудалгаа, тий. Хаавгаа би чамайг танихгүй гэдэг. Тий. Бүр тэгтлээ тархийг угаацсан бид тархийг угаацсан. Бүгд тэр масарцсан хүүхдэд байгаа. Пив ууцсан, арх ууцсан. Тэгээ тэд нар чи одоо 11 12 жоохон 8 настай хүүхдэд байгаа шүү. Тэгээд энд нь бас эмэгтэй хүний өвс зүүцсэн кинонд гардаг. Бүр тэгж ажиллаж үзсэн мээр тий. Яг энэний дараа ахад нэг үзсэн чинь эн чинь юм болоод байсан биш ээ гэж амар сайн ойлгож байгаа байхгүй юу. Тэгээд одоо тэр кинонд дэр гарч байгаа цэргүүд нь бүх зэвсгээ Либерээс авч ирсэн байгаа байхгүй юу. Тий. Тэгээд Либер улс нь бол одоо ингээл алмаз гадагшаа гаргаад идэг. Тийм учраас одоо албан ёсны засаг нь бүрмөсөн сүрчиж байгаа. Тэгээд бүгдээрээ Чарльз Тейлерийн хууль бус үйл ажиллагаагаар явдаг улс болчихж байгаа. Иргэдээсээ татвар авах шаардлага болчихж байна. Тэгээд Нүбэс бол нэг хориг тавьж исэн. Гэтэл энэ ямар ч нөлөөгүй. Яагаад гэвэл энэ алмазаа гарахдаа албан ёсны суугаар бол гарахгүй байгаа шүү дээ. Дандаа хар зах зээлээр гаргаж байгаа байхгүй юу. Тийм учраас Нүб дээр хар зах зээлээр нь хориг тавьсан ч ямар ч нэмэргүй болчихж байгаа. Ард түмэн татвар төлөхгүй байх гэхээр одоо энэ Чарльз Тейлерийн хувьд болохоор юу яаж байгаа юм те бүр хариуцлага хүлээх шаардлага болчихж байгаа юм те. Тийм одоо татвар төлж л байгаа л гэхдээ иргэдээсээ татвар авах шаардлага болчихж байгаа байхгүй. Иргэдээсээ татвар авах шаардлага болж ин иргэдэд сонсох шаардлага болчихж байна. Тийм учраас алж хядан тамлан зовоон энэ Чарльз Тейлерийн эрдэс хамаагүй болчихж байгаа гэсэн үг. За тэгээд үндсэн хуулийн зүгээр л цаас болж хуурж байгаа. Тэгээд эрх мэдэл хаана байна гэвэл буу хин барьчин бууны гохон дээр хэний хуруу байна гэдэг болж байгаа. Зэвсгийн хүчээр бүх ажлаа явуулдаг Тейлер энэ засгийн газраа дүгнэхдээ юу гэж дүгнсэн бэ гэвэл үр дүнтэй ажилдаг
хүнд сурталгүй засгийн газар гэж хэлчихсэн. Жохоо инээдвэрээд байгаа. За 1999 онд Либер улсын 2 дугаар иргэний тайван баг гарч эхэлж байгаа. Ив нэгдэл арчлын төлөөх нэгдсэн либерчүүд гэдэг нэртэй Лүрд гэдэг нэртэй мөн Либерийн арчилсан хөдөлгөөн хэмээх 2 босгочдын бүлэг бий болж байгаа. За эдгээр бол Тейлорын дэглэмийн эсрэг шууд тэнцэж эхэлж байгаа байхгүй юу? Гэхдээ эдгээр чи одоо хөл нөцгөн буу зэвсэггүй хоосоо ходоттой хүмүүс байна. Эдгээр энэ бослогоо яаж санхүүжүүлж байгаа вэ гэх юм бол дандаа нэг гадны нөлөө орж ирж байсан юм. За Лүрд хаанаас санхүүжилт авч ирсэн бэ гэвэл хөрс зэрэгэлдээ байсан Гвинегийн дэмжлэгтэй байгаа байхгүй юу? Тейлор өөрөө Гвинегийн доторх босгогч салан тусгаарлагчдыг дэмжиж исэн учраас Гвинегийн ерөнхийлөгч Ланса Конте Либер улсад Тейлорын эсрэг бас нэг босгогчдыг гаргаж ирж байсан. Эдгээр нь Лүрд. Арчилсан хөдөлгөөн гэдэг нь Лүрдээс салж гарч исэн Кот д'Ивуарын дэмжлэгтэй нэг юу байгаа бүлэг байна. Тийм. За тэгээд энэ 3 бүлэг одоо Чарльз Тейлорын засгийн газар Лүрд тэгээд арчилсан хөдөлгөөн бол би бинтэйгээ байлдаж эхлэнгүүт энд хин хохирж байна гэвэл энгийн ирээд хохирж байгаа. За Либерийн иргэний дайн тэгээд Тейлорын харгисал Либерээс хальж бусад хажууд байгаа орнууд руугаа орж эхэлж байгаа. Тэгээд өрнөд Африкийн бүс нутгийн тогтвортой байдал бүр ингээд байх болж эхэлж байгаа байхгүй юу? Нөгөө цус алмаз кинон дээр ярьжсэн хувьсгалд нэгдсэн фронт гэж байсан байхгүй юу? Сьерра Леоны Тейлор тэднийг буугаар дэмжин оронд нь алмазынхаа нөөцөл аван тэрнээс өөр ямар ч бараг дэмжиж авах шалтгаан байхгүй байгаа. Тэгээд энэ хувьсгал нэгдсэн фронт нь бүр Сьерра Леонд амар аимшигын үйл ажиллагаанд явуулж ирсэн. Нэг нь гэх юм бол гарыг зогсоох ажиллагаа гэдэг байсан. Энэ шууд хүмүүсийн гарыг тасна. За бид нөгөө 2 дугаар Леопольд дээр иржсэн шүү дээ. Гарыг нь тастаж эрдэнэ цуглуулдаг байсан. Энэс бараг жишээ авсан юм шиг байна. Тийм байна те. Тэр чинь бас эрдэнэт юу шүү дээ энэ улс чинь те бас. Тийм. Тэгээд энэ нөгөө цус алмаз кинон дээр яг эхлэхдээ тэгж гарч ирдیں۔ Шууд гарыг нь тавьж байгаа л. За богино ханцуутай юу? Богино ханцуутай эсвэл урт ханцуутай яв гэж байгаа. Энчинс нь тасна эсвэл энчинс нь тасна. Тэгээд Сьерра Леонд нэг цовлогч ажиллаж исэн. Тэр юу гэж хэлж исэн бэ гэвэл засгийн газрын талд орсон иргэд бол хүнд ч хэрэггүй хог. Тийм болохоор хүнд ч хэрэггүй гэдгийг нь мэдрүүлэх гэж босгочдын гарыг нь тасддаг байсан гэж байгаа юм. Тэгээд 2002 онд Сьерра Леоны иргэний дайн дуусах үед нэг 50-аас 100 мянган жирийн иргэн халагдаж 10 мянган нь ирэмдэг болсон тооцоо байгаа. 10 мянган хүнийг ирэмдэг хэлж байна те. Тэр чинь мэдээж буу барьж чадхаа болно те. Ер нь бол тэгж штт. Бүр хүний тоноос гаргаж штт. Дайн дуусны дараа бол тэгэл энгийн амьдрахад маш хэцүү болж байгаа байхгүй. Ажил хийхэд ч бас хэцүү болж байна. Тэгээ хамгийн аимшигтай нь одоо Либертээс жишээ аваад энэ Сьерра Леонд хүүхдүүд цэргүүд байж байгаа байхгүй. Тий, наад балиар хэмжээг тэр байхгүй. Бөөр залгалтай улсууд руугаа амарш амархан халдварладаг. Тэгээд нөгөө тэр дотор ч бас нөгөө нэг баг яснууд ч юм уу те эсвэл өөр овг аймгийнхан ч юм ингээ байдаг. Тэднийг ингээд дэмжиж санхүүжүүлээд улам тэнд нь асуудал үүсгүүлээ те. Тэгвэл бол нөгөө хэд ч юу хэрэг болох вэ? Хэр зэвсэг хэрэг болох. Нөгөө хөр чин зэвсэг нь байгаа. Тэгээд алмазыг нь авлаа. Зэвсгээ өглөө өөрөө алмазаа зардгаараа зарлаа. Одоо бүр тийм болчиход байгаа байхгүй манай хөрч. Тийм. Тэгээд энэ Сьерра Леоны иргэний дайн яасан бэ гэвэл эцэст нь Британи Гвинеийн зэрэгт орж ирээд босгочдыг дарсан байдیں۔ За 2003 он гэхэд Лүрд болон арчилсан хөдөлгөөний бослого нийлээд газар авч Тейлорын газар нутаг эрх мэдэл бараг байхгүй болж байгаа. Энэ үед Америк нэгдсэн улс, Нигер, Гана улсууд олон улсын шахалт үзүүлж эхэлж байгаа байхгүй юу. За чи энэ суудлаас огцрохгүй бол энэ улс чинь бараг сүрэх гээд байна гэж шаардлага тавьж исэн. Энэтэй зэрэгцээд Сьерра Леон тусгай шүүх 2003 оны 6 сард Тейлорыг олон улсын хэмжээний гэмт хэрэгтэн болгож зарлж байгаа. Тэгэл бүх талаас нь ингээд шахалтууд ирж байгаа. Гадаадаас ирж байна, одоо Африкаас бас ирж байна. За тэгвэл би огцрё харин намайг оргонул гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд нэгэрд оргонул олгосны хариуд суудлаасаа буухыг нэгэн зөвшөөрч ирсэн. За тэгээд суудлаасаа буухтаа бас улсаасаа зугталтаа бас нэг хэлчихсэн. Тэрний үг гэвэл бурхны хүслээр би эргэж ирэх болноо гэж хэлээд явж байгаа. За тэгээд ямар тач нэг 20 жил үргэлжилсэн Либерийн цус хядлага ингээд арай нэг гайгүй намдаж дуусч байгаа. 15 мянган цэрэгтэй Нубийн инхэн сахиулах хүчин Либерт шилжилтийн засгийн газрыг байгууллаа.
Тэгээд Либер шинээр сонгогдсон эмэгтэй ерөнхийлөгч Эллен Джонсон Сирлифийн шахалтаар нэгээр улс Тейлорыг Либер рүү буцааж исэн. Чарльз Тейлор тэгээд нэгээрээс цугт гэж оролдож байгаа байхгүй юу. Тэгээд Камеруны хил дээр баригдчихсэн. Баригдахдаа тэр машин дүрэн мөнгөтэй тэгээд хиймэл үс зүцэн баригдчихсэн. За миний андуураг бол энэ нөхөр амьд байгаа тий. Амьд байгаа. Одоо 77 настай. Тий. Тэгээд 2 3 их нэртэй байсан. Тэгээд 2 дугаар их нэр нь одоо бол энэ Либерийн төр засагт ажилладаг. 2018 оноос 2024 оны хооронд дэд ерөнхийлөгч байсан. За хоёулаа хамтаа ажиллаж танилцуулчаад иргээд яриа. За нэвтрүүлгийн маань хамтаа ажиллагчаар чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй. За Bikutan Kids гээд витамин ажиллаж байгаа. За ер нь бол энэ Linus Med гэх компани аахгүй. Linus Med компани хамт олон маань ер нь нэг ийм уран дор нэг ийм үйлчлэгээ гаргаад байгаа. Үйлчлэгч юу байхдаа нэг ийм урайлга төвшүүлээд байгаа. Энэ юу юм гэхээр амин дэмэр баялаг өвлөө. Амин дэмэр баялаг өвл. Тэгэхээр яаж яах гэхээр заавал бид нар нөгөө өвдсөн хойно нь антибиотикоор ч юм уу иймэрхүү байдлаар нүтгэн буруу юм аа. Таны хүүхэд ч юм уу те эсвэл та ч өөрөө ч юм уу ерөн зүгээр хүний бие организмыг бодоход те тэр хэрэгцээтэй витамин амин дэмээр баялаг байж идэл гаднаас дархлааг нь одоо өвдөх гэсэн тэр ханаа томоочуд юм юу байдаг юм ирлээ гэхэд ядчил 100% дархлаатай хүүхэд чинь тэр ханаад нь те нэг 10% 20% л одоо нэг цалт үзүүлнэ те. Гэтэл дархлаагүй витамины дутагдaltaй байгаа хүүхдүүдэд нөгөө 10% үзүүлэх байсан ханаад чинь 40 50% гээд улам хүндэрдэг. Тэгэхээр хэдүүлээ заавал өвдөхлөөр нь ханиадны юм уугаш. Одоо энтэй яг адилхан зүйл чинь нөгөө даралт хэсэг биш үү? Даралт хэсгийг чинь хүмүүс тэгээддэг байхгүй юу? Даралт нь ингээл амар өндөр болонгууд даралтны аппаратаар үзээд даралтны юм авд тэгээд авчиад уугаад намтчдаг. Тэгээ хайчдаг. Энэ өөрөө уулын тийм биш юм билээ шүү дээ. Даралтыг байнгын доктортой байлгахын тулд хүнснийхээ хэрэглэн дээр анхаарах ёстой тийм. Эмийн тогтмол хэрэглээг эмчээсээ зөвлөж хэрэглэх ёстой юм чинь. Ийм бостой байдал манус одоо ялгаа байхгүй ханаа дөрөнгө гутлыг юм уучдаг. Зүгээр уулцдаг хайчдаг. Гэтэл тэр ханиад чинь магадгүй өөр нэг зүйлийн өвчлөлөөс чинь болоод танд илүү ингэж хүнд тусаад идэг ч гэдэг юм уу. Энийг одоо ингэж шинжлэх ухаан талаас нь зөв харж юмар байгаа. За тэгэхээр амин дэмээр баялаг өвөл. Уран дор хүүхэд багчуудын дархлааг дэмжих олон төрлийн амин дэмүүд бас ашигтай бактери эрдэс бодисыг нэг дор агуулсан. Ийм нийлмэл найрлагатай ийм 4 төрлийн Bikutan гэдэг хүүхдийн витамин байдаг. За энэ витаминыг та бүхэндээ санал болгож байна. Бид нар санал болгож байгаа шүү. Тэгэхээр та одоо энэ бүтээгдэхүүнийг очиод танилцаад юм уу те? Эсвэл манай Linus Med хамт олондоо очиод уулзаж ч юм уу. Эсвэл эмийн сангуудаар худалдаад гэж байгаа бол эмийн санчаас нь асуухад таны хүүхэд хэдэн настай яадгийн ямар тохиолдолд хэрэглэх юм юунд таарахгүй хашилдаг зүйл байна уу гэд бүх талаас нь зөвлөд өгөх юм байгаа шүү. Ингэсэн хойно та бас худалдан авалтаа хийх хэрэгтэй. Энэ бол одоо эрүүлэр хэлэх юм бол ийм байх гэдэг шүү дээ. За амин дэмээр баялаг өвөл уран дор энэхүү Bikutan хүүхдийн витаминыг та бүхэндээ санал болгож байгаа. За тэгээд хаяг байршлын хувьд худалдаалдаг цэг нь ямар юм гэхээр одоо health point гэх юм уу те? H point шүү. H point үү. Тэгэхээр health гэхэр чинь тийм биш те. H point болон бүх эмийн сангууд болон за бүх H point тэгээ бүх эмийн сангуудаар худалдаалж байгаа. Тэгэхээр нөгөө түрүүний яриад байгаа H point цэг эмээ ингээд сайтаар орохлоор Bikutan гэж бичгээр гараад ирэх юм байна. H point loyalty гэдэг аппликейшнтаас суулгачих юм бол та энэ бүтээгдэхүүнийг зөвхөн аппликейшнаас худалдан авалт хийгээд үнэгүй хөрвүүлээд авах боломжтой. За тэгээд веб хаяг нь гэх юм бол Alkaloid Mongolia гэсэн юм байна. Alkaloid Mongolia. За энийг манайхан баг юу яагаад Facebook-ээр орлох бах та. Тийм ээ. Зүгээр баг Bikutan гэдгээр нь баг хайчвал илүү амар олдчихвол магадгүй юм байна те. За тэгээд энэхүү бүтээгдэхүүнийг танд санал болгож байна. Чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй. За тэгээд энэ түрүүний нэг H point юм хэлж ийснээр те. Ямар хамт олон ямар хүндэт зүйлтэй ямар газар үлээ тэр хүмүүс бас та бүхэнд ямар бүтээгдэхүүн санал болгож байгаа вэ гэдгийг манайхан илүү бас ойлгож байгаа баха. За тэгээд холбогдох утасыг яг хэлээд өчиг нэмэлтээр 80 35191 9934 9717 9934 9717 би яагаад энэ дугааруудыг хэлж ийн гэхээр одоо ингэдэг болцсон. Ямар ч байгууллагын хамгийн үнэтэй зүйл нь ажилтан байдаг. Ажилтны хамгийн үнэтэй зүйл юу вэ гэхээр гэр бүл нь багхгүй. Тэгэхээр та тэр ажилтныгаа үнэхээр энэ байгууллагата байлгаж те тэр ажилтнаа ч гэсэндээ илүү сайн хандаж урамшуулмаар байгаа бол яагаад энэ өвлийн үлрэлт ялангуяа хүүхдүүд нь ханаа том сургууль цэцлэгээр нь тусдаг яг энэ үед нь та байгууллагын менежер бол та байгууллагын одоо захирал бол те ягаад хамт олонныхоо хүүхдүүдэд бүгдэнд нь таарсан ийм хүүхдүүдэд нь зориулсан дархлааны багц хүүхдүүд хүмүүстэй бэлгэж болохгүй гэж шинэ жилээр нь тэр хүүхдүүдэд нь чихэр боов явуулаад ундаа ус гэдэг юм уу те ханаа дөрвөх зүйл явуулж ирснээс илүүтэй ягаад ийм витамин бэлгэлж бас болохгүй гэж
Ингэж та хүнд анхаарлаа тандуулаарай. За дэлгэрэнгүй мэдээллийг 81 351 99 34 97 17 за мөн H.C гэмээр болон H-Point Loyalty application дээрээс та бүхэн маань энэхүү Бакутан хэмээх хүүхдийн витаминийг одоо худалдан аваарай. Бикутан. Тийм, Бикутан. За баярлалаа. За тэгээд 2007 онд Тейлерийг Дэнг хаахын олон улсын шүүхээр оруулж исэн. Энэ бол дэлхийд дахинд маш сүрдүүлэнтэй үйл явдал болж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл Африкийн төрийн тэргүүн хүн анх удаадаа олон улсын шүүхээр орж исэн тохиолдол болж байгаа байхгүй юу? Тийм ээ. Өмнөх дарангуйлагч нар чинь бүгдээрээ л нэг шүүх хурлаар орохгүй бараг л өгчдөг байсан шүү дээ. Тэгтэл энэ бол анхны удаадаа болж исэн. 2007 он шүү дээ. Тэгэхээр одоо нэг 20 жил хүрэхгүй цаг хугацаа байгаа байхгүй юу? Саяхан биш. Би 2007 онд ч бараг л 10 жилийн л хүүхэд байсан саяхан. Тийм. Тэгээд 2012 оны 4-р сарын 6-нд Сьерра Леоне тусгай шүүх Чарльз Тейлерийг 11 дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг бүгдд нь гин буруутай гэж тогтоожсэн. Тэгээд Чарльз Тейлер 50 жилийн хорих ял авч ирсэн. 64 настайтай. Энэ бол баг бүхэл насаараа хорих ялтай ялгаагүй. За тэгээд Тейлерийг энэ ялсны тухай мэдээ бол Сьерра Леоне нийслэл Фритаунд маш баяртайгаар хүлээж авч байгаа. Гэхдээ Либер улсад бол нэг хоёрдмал байдлаар хүлээж авч байгаа байхгүй юу? Ягаад гэвэл нэг тал нь за эн чинь одоо манай захирагч байсан шүү дээ, манай ерөнхийлөгч байсан хүн. Нөгөө тал нь энэ хүн чинь амар муухай дарангуулагч байсан шүү дээ гэж явж байгаа байхгүй юу? Тэгээ энэ дээр нэмээд одоо зөвхөн Сьерра Леонд шүүх хурал болж исэн. Либер улстай бол аль биесны шүүх хурал ердөөсөө болж байгаагүй. Тэр нь ямар буруу үзүүлж байна гэвэл энэ хүн чинь гэмт хэрэгээ Либерт улстай ердөөсөө хийгээгүй. Зөвхөн Сьерра Леонд хийсэн учраас тийм биш. Мандахтай хамааралгүй гэдэг үлдэж болчихж байгаа байхгүй юу. Тийм учраас тэр хүмүүс чинь за аль бие усныхоор бол тий манад ямар ч гэмт хэрэггүй шүү дээ. Шүүх харлын хариуд энэ Сьерра Леоны л асуудал гэж зарлаад байгаа байхгүй юу. Наадах ч одоо би нэг монголчуу маягаар хэлэх үү. Мууд сайн ч бас төрийн тэргүүнд ингэж болохгүй шүү дээ. Либерийн тэр нөгөө нэг өмөрөөд байгаа улсууд нэг ийм бодолтой. Мууд сайн ч гэсэндээ наа чи нэг ийм шүү дээ. Гэт бид нар нэг ингэдэг тал байдаг шүү бид нарт хүртэл. Тий. Тэгэл бүхэл амьдралаараа л үсэн хүнийхээ өмөрөх нэг арга байгаа байхгүй юу. За Чарльз Тейлерийн гэр бүлийн талаар их нэг жоохон ярьчээ. 3 их нэртэй байсан. Тэгээд төрсөн 14 өрмөл 2 хүүтэй байгаадсэн. Өдгөө 62 настай 20 дугаар ихнэр Жүүл Тейлер. Жүүл Тейлерийн хашсан албан тушаалуудын талаар жоохон дурдвал. За Бон дүүргийн Ахмад Синаач. Эрүүл мэнд нийгмийн халамж, гендер эмэгтэйчүүд, хүүхдүүд зэрэг чиглэсэн иргэний нийгмийн байгууллагын тэргүүн. Банк даатгал валютын хорооны орлогч дарга. Төрийн албаны данс аудитын хорооны орлогч дарга. Газар уул уурхай, эрчим хүчний хорооны гишүүн. Төлөвлөлт эдийн засгийн хорооны гишүүн. Тэтгэвэр даатгал, нийгмийн хамгааллын хорооны гишүүн. Гадаад харилцааны гишүүн. Эдгээр нь одоо байгаа албан тушаалууд нь заяа. Өмнө нь юу байсан бэ гэвэл Либерийн үндэсний банкны ерөнхийлөгч, хөдөө аж ахуйн хоршооллын хөгжлийн банкны удирдах зөвлөлийн гишүүн, үндэсний анх дугаар нэгдсэн банкны моргижийн санхүүжилтийн эрсдлийн мэргэжилтэн. Тэгэд Жүүл Тейлер 2018 оноос 2024 оны хооронд ерөнхийлөгч Жорж Вэягийн дэргэд дэд ерөнхийлөгч ажиллаж исэн. 24 он гэрч өмнө жил байгаа даа. Тийм биш үү. Энэ дээр амар сонирхолтой нэг гэвэл би Жүүл Тейлер гээд Google дээр хайгангууд 2 дугаар гарч ирж байгаа нь шууд Instagram нь байгаа байхгүй юу? Өөрийнх нь Instagram. Тэгэд өөрийнх нь Instagram дээр нь ороо харсан чинь ингээл өдөр тутамдаа хийж байгаа юмнуудын сторинууд гарч ирж байна. За улсдаа ийм ажил хийж нэ гэж постууд гарч ирж байна. Тэгээ комментс дээр нь одоо байдаг л комментэд байгаа байхгүй юу? Оо чи яалж шүү, чи сайхан бүсгүй шүү гэсэн комментэд байгаа. Тэнгүүт ингээ бодоо үзэхээр энэ хүний чинь одоо нөхөр нь дарангуулагч хүн байсан шүү дээ. Чарльз Тейлер шүү дээ. Тэгэхээр яаж энэ хүн ингэж яваад байна гэдгийг бодохоор бас л энэ Либер улс нь Чарльз Тейлерийг ингэж буруу зүйл хийсэн гэдгийг хөлийн зөвшөөрөөг байгаа байхгүй. Тийм байна тий. За тэгээд сая ерөнхийлөгч Жорж Вэяг ярьж илаа шүү дээ. Манай үзэгчд нэрийн мэддэг бол маш алдартай хөл бөмбөгч. За. Тий. Африкаас гарч ирж ирсэн хөл бөмбөгчин. Балон дор хожиж исэн билээ. Балон дорын шагнал уу? Тий, балон дорын шагнал. Тэгэхээр энэ чинь нөгөө шилдэг хөл бөмбөгчийн шагнал шүү дээ тий. Роналдо, Месси тэр аваад идэг шүү дээ. Тий. Африкаас гарч ирж ирсэн баг хамгийн мундаг тоглогч нарын нэг юм билээ. Тэгэхээр бас нэг жоохон сонирхолтой хүн сайхан ерөнхийлөгч ерөнхийлөгч юм байна шүү дээ тий. Би одоо хараадах. За тэгээд Чарльз Тейлерийг зайлуулснаас хойш Либер болон Сьерра улс жоохон ажмаар дайны цаг үе
ардаа орхисон. Тэгээд эдийн засагч бүсгүй Эллен Джонсон Сирлиф 2006-аас 18 оны хооронд 12 жил ерөнхийлөгчийн албан тушаалыг барьсан. Тэгээд маш олон улстай хамтарч ажиллаж байгаад дэмжлэгтэйгээр гадаадынхаа өрийг бол ердөөсөө байхгүй болгочихсон. Тэгэд Чарлз Тейлорын дараах хамгийн үр дүн юу гарч ирсэн бэ гэвэл одоо арчлал иргэний эрх чөлөө гэж гарч ирж байгаа байхгүй юу. Сирлиф бол 2018 он хүртэл засаг бариад дараагийн ерөнхийлөгч Жорж Уэйд албан тушаалаа өгөхөд бол ямар ч асуудал гараагүй гарч ирсэн. Тэгээд тэрний дараагийн ерөнхийлөгч Жозеф Бокай албан тушаалаа авахд ямар ч тэмцэл асуудал гараагүй. Одоо Жозеф Бокай ерөнхийлөгч нь байгаа. Гэхдээ нэг харамсалтай юм нь авилга ядуурл бол ердөөсөө сайжирсан юм байхгүй байгаа тийм. Ерөнхийлөгч асан Сирлиф хүртэл авилгатаа дутуу дэлмэг тэмцсэн. Тэгээд өөрийнхөө хүүхдүүдийг өндөр албан тушаалд тавьсан гэдэг маш их шимрэл авч ирсэн. Тэгээд сүүлийн хэдэн жилүүдэд одоо энэ маш ядуу улс чинь одоо Эбола үзлээ, ковид үзлээ, ган үзлээ. Тийм учраас энэ улс нэг сайжрах цаг нь үе ирээгүй л байгаад байгаа юм билээ. Надад тэгж бодогдоод байдаг шүү дээ. Нөгөө нэг юм чиний хэлдэг тодорхойлолт угаасаа толгойд суудсан л та. Яг тэр нөгөө хувьсгалын ч гэдэг юм уу те нэг юм үед өөр хүн байх хэрэгтэй. За тэр хүн үнэхээр зөрөгтэй шийдэмгийн манлайлалаа гарч ирлээ, хувьсгалаа хийлээ те. Одоо ард түмний эрхийг одоо илүү давмгаал тавилаа гэдэг ч юм уу. Хуучин ноёд одоо юунуудын эрхийг хаалаа, ард түмнээ дээдлийг гэлээ. Иннээс цаашаа бүтээн байгуулалтын үе дээр ч гэсэндээ арай өөр өдөртөгч. Тэгээд одоо нэг ачлалын үе гэдэг ч юм уу те. Энэ үе дээр ч юм уу арай өөр өдөртөгч. Инх тайван үед арай өөр өдөртөгч гэдэг ч юм уу. Ингээд ер нь бол өдөртөгч нар ер нь бол ингээд яг хэрэгтэй үедээ өөр хүмүүс байх хэрэгтэй юм шиг байна лээ. Тий. Тэгэхгүй болохоор л нөгөө нэг хувьсгалд байлдаж явсан нөхөр чинь гарч ирээд хиний эсрэг байлж исэн те. Бүр гарч ирээд өөрөө ерхийлж болонгуутлаа одоо нөгөө нэг эсрэг байлж исэн нөхдүүдээ бүр өшөөгөө авах гээд нөгөө хэд ч улам ингээд. Гэтэл юм чинь нэг даяараа нэг улсын иргэдэл байгаад нь шүү дээ. Тэгээд тэр ингэж улсын шин дотор нь ингэж хагаргаж бутаргаж хооронд нь алдуулах сонирхол хинд байна уу гэхээр эрх ашиг хүссэн өөр нэг орны одоо тэр хүмүүст л байгаа байхгүй тий. За тэрийг давуулаа гаргаад ирэх юм бол манай тэр нөөцийг наашаа гаргах гээд байгаа шүү гэдэл. Тэгэд одоо за дайны цаг үеийн ерөнхийлөгч, инх тайвны цаг үеийн ерөнхийлөгч байж болно. Гэхдээ албан тушаалаа хүлээлгэж өгөх хэрэгтэй байхгүй юу? Одоо Америкийн нэгдсэн улсын түүхэнд чинь Жорж Вашингтон ч бас Их Британтай байлдаж явах үедээ ерөнхийлөгч болсон. Тэгээд ажлыг хүлээлгэж өгсөн. Монголч бас ялгаагүй анхны ерөнхийлөгч чинь хувьсгалаа гаргаж ирчээд хэдэн жил ерөнхийлөгч хийчээд ажлыг хүлээлгэж өгч байгаа байхгүй. Тэр нь л хамгийн чухал нь бас байгаад байгаа юм шиг байна. За ингээд улс тунхагласны баяр гэгддэг. За нөгөө талдаа бас 1924 оны 11-р сарын 26-ны өдөр Монгол улс одоо анхны үндсэн хуулиа тий бас ингэж гаргаж ирж байгаа энэ өдөр. Тэгэхээр одоо энэ өдөр мөн ялгаа байхгүй тэнд тий болж исэн үйл явдал. Харин тэгтээ азар Монголоос хол тий бөөрн цалгаа байсан бол энэ чи хэцүү шүү дээ. Хол. Тэгтээ яаж дууссан хувь заяаг нь одоо бид нар харж байна. Энэ улсын талаар бүр маш тодорхой сэтгэл эмзэглэл хэлж өглөө. Баярлалаа. Энэ дэр бас нэг юм нэмэт хэлчихвэл үзэгчтэй хэлэхэд ирээдүйд алмаа заах гэж ивэл лаборатори дургуулсан алмаа заах нь маш чухал гэдэм билээ. Ягаад гэвэл яг энэ 2000 онд алмазын нийт зах зээлийн 30% нь бол энэ цус алмаз байсан байгаа байхгүй юу. Одоо энэ илүү сайжраад 1% болоод буурсан билээ. Тэгсэн ч гэсэн 1% гэдэг чинь бас л ялгаагүй. Одоо 100 алмазаас нэг нь цус алмаз байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ингэж хүмүүсийг зовоож авсан алмаз авахгүйгээр лабораторид ургуулсан алмаз нь нэгт илүү хямдхан, хоёрт химийн талаас ямар ч ялгаагүй байдаг шүү. Тийм учраас манай үзэгчид ирээдүйд алмаз авал цус алмаз битгий яваарай. Лабораторид ургуулсан алмаз аваарай л гэж хэлмээр санагдлаа. Яа, чи ямар амар хэлж байна. Өнөөдөр бүрдэгтэй чи бүр ямар амар байна. Тэр нөгөө Джеймс Бонд гэдэг ч юм уу те тэр цувралууд дээр алмазны араас хөөцөлддөг штэ. Тэгээд энэ ягаан алмаз дээр гээл кинонууд үүдэг штэ. Энэ юусоо тэр жигтэй тэр алмазны зах зээлийг улам үн цэнтэй болгох гэж Холливуудаар захиалгаар хийгдсэн кинонууд юм аа. Тэ? Тэгжиж нөгөө нэг хэд дахин илүү үнэтэй болгож алмазыг яадаг. Гэхдээ тэр алмазыг байглаас авахта энэ цусаар энэ олон боолуудлаа гоох. Тий. Амар дамжуулж авдаг ийм зүйл те. За баярлалаа.
За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар эрүүл амьдралын сонголт ухаалаг худалдан авалт H Point зэг юм байна. H Point Loyalty гэсэн бас аппликейшнтэй. За мөн дээрээс нь амин димэр баялаг өвөл урайн доор та бүхэндээ хүүхэд тань хэрэгтэй витаминыг санал болгож байгаа. Bikutan витамины хамт олон маань Bikutan Kids витамины хамт олон маань бид бүхнийг дэмжин ажиллаа. За ингээд та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.